та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За ямар ч гэсэн маш их хэр зориг гаргаад хувь хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулъя гэд ардчилсан намын болон улсын хурлын 126 гишүүнээр манлайлаад энэ хуулийг өргөн барьсан Баярмаа гишүүнд талархал илэрхийлээ. Энийг бас дэмжиж гарын үсэг зурсан. За учрын юу гэхээр одоо ерөөсөө энэ инфляц төгрөгийн үнийн уналттай холбогдуулаад иргэдийгээ боддог төрийн байгууллага нэг ч байха болсон. Засгийн газар бол ерөөсөө яаж иргэдээ эсвэл бизнесийнхнаас нэг 5.10 цаасын татвар нэрээр хулгайж дээрэмдэж аваад Улаан намын цагаан байрныхын тансаглах уу гэдгээл боддог болсон. Гарц шийдэлгээд хайгаад байгаа. Тэгээ одоо энэ хувь хүний орлогын албан татварын орлогоор цугларч байгаа 2.67 их найд төгрөгийг хаанаасаа цуглуулж олж ирэх юм бэ? Аймагуудад энэ татвараар чинь бид нэр татаас ийн үгж амьдруулж байгаа гэдэг. Татварлуул татвар улсын төсвийн нэг тоогоор ороод тэнцэнээсээ яаж зарцуултын сангийн яам ерөнхий сайдын өөрсдийнх нь менежментийн асуудал. Одоо жишээлхэд энэ төрийн банк гэдэг нэг хариуцлагагүй банк байна. Уг нь зандаж төр ерөнхий сайд байхдаа нэг хэдэн байгууллагыг хөвчлээ тэрэн дотор төрийн банк ороод ирсэн явж ирсэн. Гэсэн засгийн газар одоо энэ саналаас бас буцаж байгаа юм шиг байна. Цагаан намын энэ улаан намын цагаан байрны нэг даргын үеэл тэнцээ дарга жилд 400 орчим сая төгрөгийн цалин авдаг. Тэр цалингийн чинь тооцоод үзвэл 3 жил ажиллахад тэнцэнээс нэг дарга зүгээр цалингаараа тэр өмтөн болоод үзүүлчихэж байгаа. Нэг даргын жишээ. Тэгээд тэнцээ чинь маш олон дарга байгаа. Дахиад дээрээс нь энэ төрийн банкыг бид нар хөвчлээ явуулчих юм бол нэг жил зөвхөн нэг удаа энэ иргэдийнхээ нуруунд дээр ирээд байгаа энэ татварын ачааллаас нэг удаа хөнгөлөөд үе гэдэг ийм зарчмын санал гаргаж байгаа. Урсгал зардал чинь одоо энэ төсөв өөрөө тэлээд урсгал зардал чинь нэмэгдэж явсаар байгаад сүүлийн 8 жилийн дотор төсөв 2-3 дахин өсчөөд байгаа. Энэ зардлуудаасаа бид нэр хэмнэх гэх юм бол юу 2.6 байтугай мөнгө хэмнэх боломжтой. Тэгэхээр энийг хуулийн төслийг зөв талаас хараад энэ Баярмаа гишүүний өргөн барьсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгож иргэдийн гар дээр мөнгийг үлдээх, дотоодын зах зээлд эргэлдэх мөнгийг үлдээх энэ хуулийн төслийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байгаа.